уруудын төлөвлөгөөгөөр бол 4 сард ашиглалтанд орох 26-ны 4 сард ашиглалтанд орох арай туслахаа талаар бид нэг жаахан мэдээлэл өгье. За арай тавар одоо энэ орон сууц үйлчлэгээ нь болохоор зэрэг 9 давхар барилга, 1-2 давхар нь болохоор зэрэг үйлчлэгээний чиглэлтэй. Ерөнхийдөө бол 1 давхарт нь кофе шоп, түргэн хоол, одоо нөгөө эми сан, ажил тайлах төв буюу одоо миний одоо ганц одоо хүсдэг юм. Та нар ч бас хүсдэг л баг. Хүн ер нь нэг 14 хоногт ч юм уу нэг 7 хоногоос 14 хоногт нэг сайхан тийм юунд саунд ороод VIP үйлчлэл үзүүлээд нэг өөрийгөө нэг няраа хүүхд бид нар хүүхдээ яаж асардаг те тэр ядаргаагаа бид нар та нар ороод ирэхэд яг л нэг эхнээс нь ингээл хүлээж аваад гаран гартал зүгээр одоо нэг чин сэтгэлээрээ нэг одоо байсан хугацаанд чинь стад нэг энэ дэлхийн ганц хатан шиг л байлахыг л тийм үйлчлэгийг л үзүүлэхийг хүсдэг. Өөрөө ч би тэрийг авахаараа кайфшдаг. Ер нь бол бид нар ийм цаг хугацаанд давчин үед бол ер нь тийм юмар л их амар амгалан болох баг. За тэгээ ерөнхийдөө нэг ийм дандаа хүнд чиглэсэн чанартай үйлчлэгээ улаан унд байхгүй юмыг одоо энэ цогцлохыг хүсэж байгаа үйлчлэгээний хувьд чанарлаг брэнд маш гоё тав тухтай орчин энэний ороод ирэхдээ ингээл тааз нь ингээл одоо 420 өндөр таазтай нэг том их дэлгүүрүүдээр орохоор бид нар нэг өөрөө орчноороо хүмүүжигдээд өөрөө орчиндоо ингээд нэг өөрийгөө нэг мэдрээд явцдаг тийм орчныг бүрдүүлэхийг хүсэж байгаа. За 3-аас 9 давхар хүртлэе бол айл буюу 5 нэг давхартаа 5 айлын зохион байгуулалттай. Ер нь бол цөөн тооны айлыг энд бий болгоснороо нэг нэгэндээ саадуулахгүй бусдаа өөрийнхөө амьдарч байгаа орчны 5 давхыг илүү одоо сайхан болох үднээс цөөн айлыг төлөвлөсөн байгаа. Ерөнхийдөө бол нэг ийм метр квадратад хамгийн багадаа 49 айлыг одоо төлөвлөд юм байна. Энэ дэр бол бид нар 35 айлыг төлөвлөсөн. Метр квадратын хувьд 51 метртэй байрууд дууссан, 84-тэй дууссан. Одоо 127-той 5 өрөө байгаа, 126-той 4 өрөө байгаа. Энэний ерөнхийдөө дотоод одоо нэг план зургийг нь харах юм бол ерөнхийдөө 3-20-оос 4-ийн урттай өргөнтэй тийм цонхтой. Тэр цонх нь болохоор зэрэг одоо би та нарт макет авчирсан байгаа. Энэ дээр юу гэхээр энэ турк цонх 3 давхар шилтэй, гадна тал нь үндсэн фасадны барилгынхаа фасадны өнгөтэй ууссан саарл буюу ийм одоо өнгөөр хийгээд дотор талыг нь ийм цагаан өнгөөр одоо шийдсэн. Тэгээд 3 давхар шил маань өөрөө энэ нь болохоор аюулгүй байдал ганжуулалттай. Ганжуулсан 3 давхар шилтэй, гадна талаас лойд буюу одоо нөгөө бууралттай шилтэй. Ерөнхийдөө ер нь бол гаднаас хүүтэн, гаднаас халуун нар шаралтыг үндсэндээ энэ одоо лойдороо тусгаарлцдаг. Шавнаасаа таас хүрсэн ийм өндөр одоо цонхтой байхаар төлөвлөж энэ цонхнуудыг ингэж хийлгсэн байгаа. Бид нар өөрсдөө цонхны үйлдвэртэй ч гэсэн энэ одоо арья тавар дотор ерөөсөө стал эдис ширхэг бүхэнд нь сэтгэлээ шингээж чанар ямар байдаг, орсон хүн ямар үнэтэй юм бэ гэж орог хамаагүй. Орсон хойно нэр энд ямар их одоо чин сэтгэл хүмүүсийн одоо тийм мэдрэмж энд хөдөлмөр оюун ухаан зарцуулагдсан бэ гэдэг мэдрэмж таашаалыг авч амьдраасаа гэсэндээ энэ бүхнийхээ одоо юунд стал нэг тоос болгонд сэтгэлээ шингээж энэ одоо төслийг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Шал нь одоо цэвэр модны герман шалтай, герман технологийн 3 давхар секцтэй парта тэгээд гаднаас ороод ирэхэд унтраалгаа шинэ орж ирлээ гэтэл унтраалгаа асаах одоо ингээд дараал гэрлээ асаахтал хөшнүүчийн автоматар нээгдэж байна, гарахад хаагдж байна. Ер нь бол тэгээ V1 давхраасаа гэрлүүгээ машина тавиал гараашаасаа гэрийнхаа давхарт гараад ирчин. Гадны хэн нэгэн хүн танаа гэрийн давхарт гарч ирж айлд үүд хаалгач юм уу коридороос сул явах боломжгүй. Ер нь бол хамгийн тав тух улаан хонд ямар л одоо шинэлэг юм байна тэр бүхнийг л одоо эхнээс нь бий болгочих гэдэг үүднээс энэ барилгыг энэ цэнтэй газар дээр энэ барилгыг цэнийг барилгынхаа хийцэлтэй хосуулъя гэд хамгийн шилдэг одоо бүр олон улсад одоо нэлээд нэртэй архитекторыг авч одоо энэ барилгын зургийн компани төр хослуулж энэ зураг архитекторын асуудлыг шийдсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ байранд хүн бүхэн та бүхэн бүгдээрээ орж амьдраараа санаанд багтсан юм амьдрал дээр бий болдог шүү. Өнөөдрөөс эхлээд мэдгэлээ. За ингээд
Барилга угсрал категори Япон сургуультай булган баярлалаа.